За баярлалаа. За инquiry сайтаас л асууя итгэсэн зүйлээс орсон байна. Ерөнхийдөө энэ үндсэн хуулиар хамгаалагдсан нэг эрхийг нөгөө эрхээс дээгүүр тавих гэдэг юм уу? Илүүд үзэх. Энэ зүйл явчуу гэж зүгээр энгийн үгээр хэлмээр байна. Өөрөөр хэлэх юм бол бас энэ асуудлын цаатлын үр дагавар бол нийгэмд бол ноцтой болно шүү. Хүнийг үзэл бодлоо илэрхийлэх энэ эрх чөлөөг нь ерөөсө хязгаарлах гэдэг зүйл байхгүй. Монголд бол байгаа. Харин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө гэдэг бол худал мэдээл тарах, хин нэгнийг гүжирдэг гүтэх гэдгээс хоёр тэнгэр газар шиг ялгаатай байхгүй. Тийм ч учраас сэтгүүл зүйд хардах гэхээс илүүтэй нотлогоо баримтад суурилсан эрен сурвалжлах сэтгүүл зүй гэж байдаг. Энэ дээрээ л суурилж юм явах хэвээр. Хэд бас ингээд манай сэтгүүлчд маань энэ л бол ингээд явчих шиг боллоо. Би зүгээр энэний үр дагаврыг хууль зүйн дотоод хэргийн сайд юу гэж харж байгаа вэ? Энийг та бас нэг товчхон хэлж өгөөч. Хоёрдугаарт ерөн энэ эрүүгийн хуулиар энэ хүний нэр төр алдар хүндийг хамгаалдаггүй хичнээн орон байт юм бэ? Хамгаалдаг хэд байт юм бэ? Энтлийн судалгаа бол бас хийгдчихсэн. Энэ хамгийн сүүлийн байдлаар ямар хуу мэдээлэл байна? Та бас олон нийтэд нэг хэлж өгөөч. Хоёрдугаарт энэ цахим орчинд нэр хаяггүй. За нөгөө хиймэл оюун AI. Энэгээр чи баахан янз бүрийн зохиогоо цацаад байхад жирийн иргэн хүн хууль сахиулах байгууллагын оролцоогүйгээр тэр компьютерийн цаанаага хүнийг олж чадах болов. Тэгээ иргэний шүүхээр яваад нэр төр алдар хүндээ сэргийлэх төр боломж нь гарах болов. Энийг та бас юу гэж харж байгаа вэ? Нэг ийм гурван асуултыг бас асууя л гэж бодож байна. За инquiry шүү. За үндсэн хуулийн цэц 30 гаруй жилийн хугацаанд эрүүгийн хуулийн тодорхой төрлийн гэмт хэрэг үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гаргасан анхны тохиолдол энэ болж байгаа. За тэрүүгээр үндсэн хуулийн шинжилгээ ухаанч тэр эрүүгийн эрх зүйн шинжилгээ ухаанч тэр энэ бол том судлагдсан болох ийм асуудал болсон. За улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч яг таны хөндөж байгаа энэ байр суурийг бас нотолж цэцгийн хуралдаанд оролцсныг та цэцэд түргүүлсэн бас миний тайлбараас бас харж болно. За энэ цэцгийн хуралдаанд тухайлбал миний би бусад улс орны эрүүгийн хууль тогтоомжид энэ гүтэх асуудал ер нь хөөжлөгдсөн байдаг гэдэг харьцуулсан судалгааг цэцэд бол өгсөн байдаг. Энэ арчилсан гэж байгаа хүний эрх гэж байгаа бүх улсад энэ асуудал эрүүгийн хууль тогтоомжоор хүний нэр төр алдар хүнд эрүүгийн хуулиар хамгаалагддаг. Эрүүгийн хуулиар хамгаалагддаг. За тэр дотор энийг сая гарсан энэ яг Эрдэнэ мөндөг доктор ахалж хийсэн судалгаа байхгүй энэ 23 оны 11 сарын 27-ны өдөр. За энэ судалгааг аваад үзэхэд бидний их газрын тогтолцооны загвар болгодог Франц, Герман улсууд 20 хальтаа байна. Хамгийн арчилсан бага шийтгэлтэй гэддэг Норвег гэхэд 12,000 еврогийн шийтгэлтэй байна. Гүтэх гэмт хэрэг дээр. За манай улс бол эрүүгийн хууль тогтоомжтой 20 хал байхгүй. Сая хэлж 450,000-аас сая 300,000 төгрөгөөр торох шийтгэлтэй. За үндсэн хуулийн цэцгийн шийдвэрт бол энэ гэмт хэрэг дээр 20 хал ногдуулж болохгүй гэж байна. Бүр зорчигоор их хязгаарлах ял ногдуулж болохгүй. Торох ял байж болно. Гэхдээ боломжит бага хэмжээндээ шүү гэж. Боломжит бага хэмжээндээ байгаарай гэж. Цэцгийн шийдвэрт тийм өгүүлбэр байгаа байхгүй. Хэрв торгуулийг чинь нэмэх юм бол дахиад үндсэн хууль зөрчсөн шүү гэж үзнэ гэж хэлж явах шиг байгаа юм. Би бол цэцгийн шийдвэрс. Тийм учраас үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг бол нэлээд нухацтай авч үзэх ёстой. Таны хэлж байгаа болгоомжд бол өмнө үндсэн хууль болон иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хүний нэр төр алдар хүндийг хамгаалах хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үг хэлэх хэрэг чөлөөнд хязгаарлалт тавьж болно гэж байна. Манай Монгол улсын нэгдүгээр Орсын олон улсын гэрээнд. За энэ цэцгийн дүгнэлтийн дагуу Монгол улс гүтгсэн үйлдэлд
одоо энийг шалгах болцоог болчиход байгаа. За сайн зэрэг гишүүн тодруулах 1 минут. Тий, болж игэл инквайри сайдад дахиад 1 минут. Би бол зүгээр иргэд олон нийтийн бодит мэдээллийг аваасаа л гэж байгаа. Одоо энийг ингээд зарчмын үед ярьчаар нэг л их бага хүмүүсийг барьж орж үзлүүдлээр нь ялгарлан гадуурх гэж байгаа юм шиг ингээд ус төр хийгээд буруу дэшээ бужигнаад байна. Энэ явж ирээ иргэд л хохирно. Саяхан өглөө надтай нэг сэтгүүл таарсан нэг сумын дотоод фейсбુક чат байт юм сумынхаа ордог. Тэн дээр нэг сувилагч эмэгтэйг маш эвгүйгээр бичээд нөгөө сувилагч эмэгтэй бараг амиа орлох дээр төгч чинь гэж байна. Ийм л юм одоо газар авна. Хуулийн этгээдүүд бий бийж зөв бус өрсөлдөөн буюу яг одоо бизнес зарчмаар ш бие биенийхээ эсрэг худал мэдээлэл тарааж ин бизнесүүдэд унгаадаг болно. Компьютерийн араас нэр хаяггүй хүмүүс троллууд жирийн иргэдийг зүгээр зохиож гүтгэж янз бүрийн эвлүүч тавина. Тэгээ энийг иргэнийг шугамар явах болцоотой гэж байгаа боловч иргэн дээр чинь нэхэмжлээ гаргахад цаана хэн байсан бэ, энэ үйлдэл хин хийсэн бэ гэдэг дугаар хорооны иргэнийхээ хаягийг өгдөг байхгүй. Энийг олж За сүүлийн 1 минут сайн зэрэг гишүүн. тэгээд яг би зүгээр цэцгийн энэ шийдвэр дээр хорих ял оногдуулахгүй энэ төрийг бол дэмжиж байгаа шүү дээ. Энэ анханасаа ч хорих ял байгаагүй. Гэхдээ ийм эрүүгүй эрх зүйн ямар үйлдэл эсвэл гэмтрэг тооцоогүй юу гэдэг лөө цэц орж одоо хазааж орно гэдэг бол одоо бас л шин жишг боллоо. Одоо тэгээ энэ дээр хэдүүлээ бас л ярилцах ёстой юм байна. Тэгээ явж өгнө хэвлэлийн эрхчлөөний хуулиа бид нар сайжруулах хэрэгтэй маа. Мэргэжлийн редакцтай өөрийгөө одоо хэвлэл мэдээллийн байгууллага гэж байгаа энэ хүмүүсүүдийн асуудлыг тэр хэвлэлийн арбитраар нь эсвэл хэвлэлийн ёс зүйн зөвлөлөөр нь за магадгүй одоо хэвлэлийн омбудсмен гэж байдаг. Хэвлэлийн комиссариуд буюу энэ одоо олон төрөл байдлуудаар маргааны шийддэг, зөвтгдөг ийм зүйлүүд уг нь байж болох байсан. Тэгээ одоо цаана одоо жирийн иргэд бие биенээ яагаад энэ нэг л үр дагаврын дараа нь хэн хариуцах юм бол тоо цэц хариуцах бол тоо бага хүмүүс одоо амиа орлох төвшөнд хүрээд ирэхээр яах бол энэ дээр одоо бас цаашдаа яах ёстой вэ? Хууль зүйн дотоод хэргийн сайд бас нэг зөрчил рүү оруулах. За инквайри сайд. Мэдээж хүний одоо үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хичээлийг төр хамгаалах хэрэгтэй. Энийг дайлимдуулаад мангастаад байна. Зарим одоо улс төрийн нөхдүүд одоо энийг ашиглаад үзэл бодлыг шоронжуулах гэдэг, айлах гэдэг, ичээх гэдэг ийм үндслээр энэ асуудал одоо үндсүүлийн зэст маргаа очсон. За энэ хүрээндээ хууль тогтоогч бол энэ эрүүг хуулийн 13, 14-ийг боловсронгуй болгох. Өөрөөр хэлбэл илт худал мэдээлэл гэдэг мэргэжлийн алдаа, андуурл энэ юмнуудаас нь ялгаж зориуд санаатай зохион байгуулалтаагаар энэ гүтгэж байгаа үйлдэлийн бол хариуцлагатай байх ёстой гэдэг талаас нь бол хэлсэн. Тэгэхдээ одоо ингээд агуулад бүхэлдээ одоо үндсүүл зөрчсөнгээ хүчингү болгосны гор нь юу болж гарах гэдэг нөхөр энэ нийгмийн ёс суртахууныг эвдэж байгаа хүн хүнээ гүтгэж байгаа энэ үйлдэл ямар ч хариуцлагагүй болчихдог. За 1 минут гүцэгэд. Сайн зэрэг гишүүн чухал нюанс хөндөд байгаа байхгүй юу? Энэ эрүүгийн хуулиас одоо энэ заалт 11 сарын 24-ний өдрөөс ингээд түтгэлцснээс улбалаа юу болоод байна нөхөр? Энэ гүтгэлгийн чи 90% захин орчинд яваад байгаа. Тэр дотроо нэр нүрээ нуусан хаягнуудаас яваад байгаа. Зохион байгуулалтаа. Энийг иргэний шүүх олж тогтоодоггүй. Зөвхөн мөрдөх алба. Одоо тэр цаад эзнийг энэ хаягны ард ямар нэр нүрээ нуусан этгээд байгааг мөрдөх байгууллага ол тогтоодог байхгүй. Тэгэхээр энэ нэр нүрээ нуусан захим хаягны цаана энэ гүтгэлэг доромжлыг түгээж байгаа энэ этгээдүүд ямар ч хариуцлагагүй ийм нийгэм рүү бид явлаа шүү. За энэний хариуцлагыг одоо би хэн үүрэхгүй тухай би одоо хэлэх юм галах. Гэхдээ энэ мэдээж удаа явахгүй. Ягаад гэхээр нийгмийн ёс суртахууныг хамгаалах чинь төрийн үндсэн үүрэг шүү дээ бас. За уян гişиг гişүүн асуултаа асууя.